Сайн байцгаана бурхны хоёр отор байна. Хэвтжил байна. Тий. Монголд ч хэвтжих, Солонгост ч хэвтжих хувь зүйтэй их буянлал хүн байсан байна. Тий. Чим нь бол яг хөө тэгээд жороолол явж их зайтай байж. Дарагчгүй өстэй бурхан багш харж байгаа дандаа сууж идэм багч үлээ. Тий. Заримдаа бас хэвчээд юм лээ. Хүн бас тийм л зайтай байж. За нэг тийм байна. За хоёрдугаарт Солонгос дээрээ архинаас гарчлаа. Тий. Солонгос дээрээс 2 хувьтай бас. Яагаад Солонгос дээрээ архинаас гарсан бэ гэх юм бол нэг үнэ аваад 50,000. Хүн 2 өдөр дараалж 2 үнэ авч угаал 100,000 төгрөг байхгүй болгол за болиё гэж боддیں۔ Тэ. Тамхинаас бас гарчлаа баг. Нэг тамхи 15,000. Тэгээд жиш тийш харахлаар муухай хараад торгочих гэж байгаа юм шиг болоод сэтгэл санааны дарамттай. Тамхинаас бараг л гарчлаа. 7 хоногийн хугацаанд бараг 5 хил аслаа. Тороод би янзын сайхан байна. Сайн дач бишэлтэй. Нэг хоолнд ороод 50,000. Өдрийн 2 хоолнд ороод 100,000. Үнэхээр барахгүй. Одоо бол энэ Солонгос дээрээ хуучраад тийм ээ. Буудал муудлаасаа гарахаа болсон. Яагаад гэж вэ? Гараал нэг унд авахд 20,000. Тэрний оронд энэ буудалтаа усаа хэвтчихсэн дээр байна. Буудлын өдөрт 150,000. Хамгийн амтхан шүү. Тэгэл цаашаагаад тийш. Манай нэг Жавзмаа гэд нэг дүү надтай жоохон хэрүүл хийгээд байсан. Болсон шиг байна ашгүй дээ. Энэ Солонгос руу ч өдөрт 4 хонгоц 400 хүн. Сард 10,000 хүн нааш цаашаа явдаг юм биш үү? Сар болгон 10,000 хүн Солонгост ирдэг юм биш үү? Тэгж яхад ангуудаа явсан Баярбаатар Сохор Азар хүний мөнгөөр явсан Жавзмаа дүү хоёр хоорондоо Солонгосын талаар маргалдаад тахлаар их шившигтэй байсан. Мөхөрч үргэлжлэх хэрүүл хийгээд хүн шившиг болгоод байх үү гэж бодсоор нөө ухаантай болцсон бай сайн байна. Онгоо минь баг хүнийг онгоонд оруулаа. За тийм байна. Энэ хулгайч нар яаж амьдраад байна нэ тий. Өдөрт 400 хүн штэ. Сард 10,000 хүн Солонгос руу нисэж штэ. Тэгээ ирж буцна. Буцахтаа бас 10,000 хүн буцна. 400 хүн буцна. Эдгээр яаж амьдраад байна? Мөөгийн бацаан чи ирж 2 сар хэвтэж байгаа явсан. Энэ хулгайч ямар хүний мөнгөөр яаж энд 2 сар хэвтэв? За энэ буцтай юм одоо шүү дээ. Энэ бол би тэнцэхгүй юм шиг байна. Баярбаатарын хитвч үндэлж хийж байгаа. Одоогоос ч хэрүүл энэ баярлалаа штэ.